Сайн уу? Намаа Бэлгүн гэдэг. Би эдийн засгийн сургуулийн 3 дахь курсын оюутан. Бүр цалинтай оюутан. Учир нь би сургуулийн хажуугаар дэлхийн номер 1 сүлжээ ресторанд ажилладаг. Ажлын цагч боломжийн орчин нөхцөлч маш сайн. Энэ бол KFC. KFC надад маш олон боломжуудыг нээж өгсөн. Өмнө нь би өөрийгөө бусдад харьцахдаа таархан гэж боддог байлаа. Харин KFC-д ажилласнаар өдөрт 1000 гаруй үйлсүүлэгчтэй харьцах шаардлага гарч ирсэн. Одоо бол би харилцааны тал дээр өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай болсон гэж боддог. Анх ажилд ороход манай хамт олон намайг гэр бүлийнхээ нэг гишүүн мэт халуун дотноор хүлээн авч мэддэг чаддаг бүх зүйлсээ хамгийн заацрагж байсан. Харин одоо би сурсан мэдсэн зүйлсээ шинэ ажилдаа заацрагж байна. Би ажлын орчин хамт олондоо сэтгэл хангалуун байдаг. Yes! Are you ready, my team? Yes! Let's go on the left chair. Give me one. Give me you. Give me M. What is that? Yeah! What is that? Yeah! Up the team. So good! Сайн байна уу? Намайг Солонгоо гэдэг. Би KFC ресторанд одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх KFC-д манай найз KFC-гийн Сөүл ресторанд ажиллаж байгаад надад KFC-гийн найз аврах хөтөлбөрийг санал болгон ангид бүглэм тэнцэн байгаа. Тухайн үед их сургуульд сурлах боломж байсан ч санхүүгийн асуудлаас болон суралцаагүй байгаа. Гэхдээ их сургууль төгсөөгүй ч гэсэн хийж бүтээх хэрэгстэй залууст боломж олгодог гэдгийг сонсоод би KFC руу шууд ирсэн. Би өөрийнхөө гэр бүл эрүүл амтай чанартай хоол идэхийг зорддог. Бид өөрсдийнхөө үйлчлэгчийг гэр бүлийнхээ нэг гишүүн мэт бодон чанцув технологиор чанарын өндөр шин хоол идэхийг зорддог. Well, I'm just a boy with a broken toy, all lost and cold. Сайн уу? Би жаргал сайхан байна. Яг одоо ажлын байран дээр ажиллаа хийгээд байж байна. Би ажиллаа ирэхдээ үргэж яардаг. Миний ажлаа яарах хамгийн гол шалтгаан бол миний ажлын хамт олон. Бид яг л нэг гэр бүл шиг үргэж цуг байж бид ажлаа хийхдээ хөгжилддөг. Бид ажлаа хийхдээ ирчвч капиг хийдэг, үнэхээр сайхан байдаг. Бид үргэж нэгнтэйгээ ярилцдаг, бид үргэж нэгнээ урамшуулдаг. Бид яг атгсан гар шиг хийж болно. Яаж атгсан гар шиг болсон юм бэ гэвэл KFC олон нийтийн үйл ажиллагааг хамарсан тэнцэн уралдааныг сар бүр зохион байгуулдаг. Энэхүү тэнцэн уралдаанд бид баг орсноор нэг хамт олон болж чадсан гэж боддог. 500 гаруй залуусыг хамруулсан тэрхүү тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй, үнэхээр мэрэгжлийн түвшинд болж өгөрдөг. Энэхүү тэмцээнд орсноор бид өрсөлдөхөөс гадна олон шинэ найз нөхөдтэй болдог, танилын өрөөгөө олон нэмдэг, өөрийгөө ч мөн хөгжүүлээд авдаг. Ийм сайхан хамт олонтой, ийм сайхан найз нөхөдтэй болох боломжийг олгосон KFC-тэй баярлалаа.